Ард түмний гавьяат нэвтрүүлгийн анхны дугаарт маань үсчин гэрлээ оролцож байна. Тэрээр үсчин мэргэжлэрээ 26 жил тууштай ажилласан чадварлаг үсчин өдийгөөс төдий хүртэл амьдралын хатуу бэрхийг туулж яваа дайчин эмэгтэй юм. Үсчин айгүй ирүүл болсон биз дээ. Намайг гэрлээ гэдэг. Үсчин мэргэжлэр ажиллаад одоо 25 жилийн өрөг үзэж байна. Үсчин мэргэжилтэд би их хайртай. Ягаад тэгэхээр хүний дандаа баяртай жаргалтай мөчүүдийг хуваалцдаг. Шинэ жил, хорим найр төсөө өдрийнхөө өмнө дандаа үсчин орно, манай салаан руу орж ирнэ. Дээр нь хүний баярыг хуваалцна гэдэг их буян гэж боддөг. Зүгээр нэг хүний үсийг тайраал, будаал байгаа юм бол биш. Чи хажуугаар нь хүний сэтгэлийг бас засаж байгаа байхгүй. Саяхан штэ. Салааны гадаа нэг урт үстэй охин уйлаа сууж байна. Гү яасан бэ гэж тэгсэн чинь найз залуугасаа салчлаа гинэ. Тэгэхэр нэстэ үстэж ирээлстэй суудал дээр тавьж гаад үсийг нэстэ инээ хүртэл тайраал хийсэн. Яаж нэ ихч гэсэн дугаа би мэдчихнэ гэл жоохон сор хаяал өгсөн чил нөгөө охин ч өстө жавх гажаал баярлаа ихч гэл Google гараа авчихсан. Тэгээ удлаг 2 хоногийн дараа манай үсчгийн гадаа нэг баягтай залуутай үнэлцээ зогсчихсон шүү дээ. Ийм л одоо хүнийг өөртөө итгэх итгэлийг нь олж өгдөг гэх юм уу? Сайн байцхан намайг Туяа гэдэг. Тэгээд гэрлээ бид хоёр явах гэх юм бол найзлаад одоо 15-16 жил бараг болж байна. Тэгээд гэрлээгийн салонд орж яхад тэр үед чинь гэрлээ бүр амар химний гэрлээ гэдгээр алдартай. Химний гэрлээ дээр цаг авъя гэдэг. Цаг нь олдох оочрон гадаа ингээд шинэ жилийн өмнөх орой бүр хонжоогоод ингэж химээ хийлэгдэг. Бүр тийм амар үе байсан. Би тэг хажуугаас нь хараад за энийг л хийгээд сурчих юмсан. За гэрлээгийн химийн ингээд өөртөө ингээд эзэмшээд авчих юмсан. Өсчний амьдралаар амьдрч болох юм байна да гэдэг итгэлийг гэрлээ надад өгч ийсэн байхгүй юу. Гэрлийг би хажуугаас нь харсаар байгаа за хим ингэдэг юм байна да. За хаач гэж юм байна да. За машин юм байна да гэд гэрлийг хараад орой ингэ давцаар хагаад нэг мэдсэн чи би гэрлийг байхгүй үед хим хийгээ хийсэн байхгүй юу. Я тэр айн хөгжилтэй. Тэгээд тэр хүнд хим хийгээд яг хийгээд дуусан чи гэрлээ орж ирээд над руу уурлах болоо гэсэн чи гэрлээ намайг тэврээд авдгийг намайг. Туяа чи манай салонд чинь анх цэвэрлэгчээр орж илаа шүү дээ. Хаачаа яаж барихыг мэддэггүй байхад л мастер болтол нь би бүх юмаа зааж өгсөн. Тэгсэн нэг өдөр таг байхгүй. Ор сураггүй алгуулчихдаг юм. Үсчний газруудаар ингээд үнийн судалгааг явж ирсэн. Тэгс чи нэг хорооллын нэг үсчин ороод үнэ асуугаа байж исэн чинь нэг таньдаг царай. Туяа зогсчихдаг юм. Би бүр гин дүрсийгэл та хуухнаас нь түгжээтэй барай гэл хорооллын нөгөө замаар чинь ингээд чирээл хүчсэн. Нүүр нь улаан золго. Тэгэл би хэлсэн. Туяа энэ удаадаа илээд өнгөрлөө шүү. Маргааш 9 цагт салаан нээгээрээ гэж түлхүүр аяал явцсан. Тэгээ маргааш өглөө нь 9 өрөөгөл салаан дээр очисон чинь нөгөө туяа чинь салааны бүх альчируудыг ингээд угаагаад хатаагаас зогсож идэв. Тэгээд намайг харангуутаа хүй найз ирчүү мэ кимбап гэд. Нэг кимбап хийгээд хүрээд ирсэн. Тэгээ би чинь тэрэнд нь уяраад тэгээ амьдрал агуу гой дээшлээд айтайхан сайхан явж исэн чинь нэг хар юм гарч иж намайг эргүүлээд за хоёул солонгос явж амьдрья. Чамайг би солонгос руу авч амьдрч сууна гэд. Тэгээ хамгийн сайн найз болох гэрлээ дээр очиод за найз нь ингээ солонгос явлаа хүнтэй танилцчаа хүнтэй суулаа гэсэн. Гэрлээ. Тас идэл алгадал авсан. Тэгээ гэрлээ надад хэлсэн л дээ. Ямар юма дагаас салтганаад байгаа жингэр вэ? Санчи царай золид доншуучлаад байх юм бол газрын гаваас хаа газарч очиод би хутга шааж алаа шүү. Тэр үг надад зүрхэнд орцсон гэрлээ. Тэгээ тэр нь ч зөвцсөн. Би яваагүй зөвцсөн би. Одоо ингээд бид хоёр чинь хамт салон байгуулад тэндээ Косволатай хамтраад Косволагийн шампануудыг зарж борлуулад ингээд сайхан амьдарч байгаа. Гэрлээгийн хувьд гэх юм бол би одоо маш их хүндэлдэг, хайрладаг, итгэж явдаг. Цар ганц хүмүүс нь бол гэрлээ юм даа л гэж хэлээ да найзтай. Тэгээд сайхан нэвтрүүлэгт орж байгаад нь баяр хүргэе. Амьдралын хамгийн эргэлтийн цэг бол яг ковид үед байсан. Ковидын үед чинь салааныхоо түрээсийг өгч чадхаа болоод үсний машин тэртэйгээ юутай хитээгээ гудамжинд хар өвлийн үдэнд гудамжинд гарч ирлээ. Тэгээ тэр үед гэрлээ чи энийг л давах хэрэгтэй шүү. Энийг л чи давахгүй бол чи хиний охин болох бол доо гэж би өөртөө хэлсэн. Тэгэл тэгсэн чинь гэв хинт нэг дээш хармаар санагдал ингээл дээш харсан чинь та хэд нөгөө Симбагийн кино үзсэн үү? Үүлд нь ингээ аав нь Муфаса болоод ингээ уулздаг гэсэн үг гэдэг шүү дээ. Бүр яг тэр үйл ингээд хэлбэрт ороод миний аав болсон. Бүр яг миний аав. Тэгээд над руу хараад миний охин гэж хэлж байгаа гэсэн. Сонирн байгааз. Их чинь ерөөс хэтрүүлээгүй шүү. Миний охин тэцээрээ гэдгсэн. Тэгээд Улаанбаатарын утаа болоод яваад гэсэн. Тэгээд их чинь боцсон. Хаач байна? Үсний машин байна. Тэгэл гэрээр үс засъя гэж явцсан. Тэр л одоо миний аавтайгаа уулзсан тэр мөч миний одоо амьдралын эргэлтийн цэг юм уу даа л гэж боддгийг.
Туйлам талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж үгүй. Яг нь найзаараа бахархалгүй яах вэ? Гэрлээгээр бахархахгүй байхын аргагүй юм хтэй. Нэг зүйл санаанд орж ийн л та бахархал гэхээр нэг удаа над дээр нэг үүсвэрч орж ирсэн маа. Тэгээд олонний танил хүн. Гэхдээ яг нэрийг хэлээд яах вэ? Намайг боол мэт харьцаа болдог. Бүр тэгсэж л гэрлээ тэндээс дүрсийг л орж ирэл нөгөө хүүхэд чинь үстэл гадаа гаргаал хамархан өшгөлцсөн нүүрлэн. Тэр үед би гэрлээгээр одоо бахархаж исэн гэх юм уу? Ийм найзтай болсон миний ямар том аз вэ гэж бодож исэн үе гэх юм уу? Нэг өдөр ийм болсон юм аа. Салондоо ингээ үсээ угаалгаа массаж хийлгээ байжсэн чинь манай ажилчин яна таны үс амар унаатай штэ гэдгийг. Гэхдээ би ч одоо үсний мастер хүн. Тэгсэн мөртлөө үс ингээ унаад идэг. Энд чинь нэг хэлбэр агуулгын нэг зөрчилтэй яваад байгаас. Тэгээд үсэндээ анхаарч эхэлсэн. Өстө Монголын бүх шампунаар үсээ угааваа. Тэр дундаас нэг шампун бүр шал өөрөө. Шал өөр. Манайхан ч дуу нэгтэйгээр за энэ юм байна ихчээ гэдгийгсэн. Тэр нь одоо юу вэ гэхээр энэ Coswala. Энд одоо Австралийн шампун. Сүүл тэр энэ Coswala айгу хөөх юм жижиг юм гаргацсан байлээ. Одоо шампу, ангижруулагч, үсний маск, body wash, тос байна, биеийн тос байна. Гадаад дотоод явахтаа ч юм уу, аль нэг тийшээ явахаар болох юм бол ингээд цүнхэндээ игээл аваад явчихна. Манай салон ингээд хүнийг үл тасардгүй шалтгаан энэ Coswala гэж боддог. Хичээгийн сэтгэл туяа гэдэг нь шүү дээ. Яагаад хүмүүс намайг сэтгэл гэдэг болсон юм? Тэгэхээр би хүнийг ороод ирэхэд угаахтаа угаалтнаас сэтгэл хангалдаг байхгүй. Гой угаалгахад гой хүн амардаг байхгүй. Янз бүрийн шампунаар угаачулна шүү дээ. Хятад метод гадаад дотоод хамаахгүй хилийн шампунаар ч угаасан ч тэхгүй шүү дээ. Заавал чинь Coswala хэрэглэн. Айгуу гой өнөртэй тостой ойлтой тосоор сайхан маск гэдэг сайхан массажлаад ингээд. Тэгээ намайг чинь манай үйлчлүүлэгчтэнд амар сэтгэлтэй туяаг сэтгэлтэй гэсээр манай салонд авчихсан. Сэтгэлтэй туяа болоо сүулдэ бүр. Тэгээ Coswala-гийн гоё юм аяллийн багц гарцсан байлээ. Энэ аяллийн багцсан дотор бүх юм байгаа. Хөдөө гадаа дотоод тийм ээ фитнес зугаалга хаашаач явсан ингээд бүх юмтайгаа. Танаа баг хамт олонд ажлын амжилт хүсье. Тэгээ ихчийн салоноор орж ороо. Та тийм бүгдийг одоо таниад авсан юм чинь тэгээд өнгөө сайхан үсгийн засаад өгнө шүү дээ. Их чинь. Заац тэгээд тосгоо та.